Чадан цагийн маань видео сайтын Premiere-ийн цуврал хичээлийн маань 4 дахь хэсэг эхэлж байна. За тэгээд өнгөрсөн дугаараар бид нэр ерөнхийдөө энэ эффект програмуудын тухай эффект дүрс оруулах, тэрийгээ яаж таймлайн дээр тавих, таймлайн дээр ажлын талбар дээр хэрхэн өрдөг вэ гэдэг талаар үзсэн. Тэгээ өнөөдөр болохоор энийг хэрхэн кат хийж, хэрхэн найруулж, хэрхэн монтаж кат гэдэг нь энэ түүлсүүдийг хэрхэн ашиглах вэ? Тэгээд хэрхэн энийг ингэж монтажлах вэ гэж л ярих юм байна л да. Тэр тухай та бүхэндээ заах болно. За өнөөдрийн юуны өмнө биднэрт хэрэгцээтэй хэдэн түүлсүүд байгаа. Маш их ашиглагддаг түүлсүүдийг бол энд харуулъя. Жишээ нь энд бол keyboard-наас V үсэг буюу V үсгээ дарахад энэ сум гарч ирнэ. Энэ маш чухал. Ерөнхийдөө ингээд ийшээ гүйлгэх, тэгээд энийг идэвхжүүлээд ингээд зөөгч гэдэг юм уу. Энэ тохиолдолд энэ сум маш чухал хэрэгтэй байгаа. За дараагийнх нь болохоор энэ болохоор нөгөө ингээд бөөнөр нь явуулаад идэв. Ингэж би яг идэвхжүүлсэн хоёр зам дээрээ шууд ингээд бөөнөр нь шилжүүлчихэж шүү дээ. Энийг ийм тохиолдолд ашиглана. Ctrl Z дээр хийсэн үйлдэл үзье. За энэ болохоор хамгийн их ашиглагддаг буюу cut хийдэг энэ притик шиг гарнаас бол C-гээ дарахад энэ гарууд ирнэ. Тэгээ энэ дээр дарахад бид нар хүссэн видеон дээрээ хүссэн хэмжээгээрээ cut ингээд тасалж аваад энэ тасалж аваад тэрийгээ энэ энэ хэсгийг надад хэрэгтэй байлаа гэж бодоход ингээд таслаад авах нэ. За энүүгээрээ тасаллаа. Энэ сумаараа зөөлөө. За иймэрхүү байгаа шүү. За энэ hand tool болохоор ерөнхийдөө миний хийсэн бүх ингээд зөргүүлэх нь энд ямар нэгэн миний хийсэн юмнаас зөөнө гэсэн ойлголт байхгүй. Ингээд зөөж болно. За энд болохоор текст бичнэ. Текст формат гэсэн үг. За ингээд тэгсэн дээрээ текстээ бичлээ. За listen чадан цагийн amen. За эндээсээ нөгөө effect tools дотроос магадгүй дахиад өнгийн, фонтын өөрчлөх боломжтой байгаа. Хичээлэх стайл эхлээд тэнгуудээ ингээд шаруулгаач. Ингээд чадан цагийн маань юм байна. За эндээс эннийхээс томруулж, жижигрүүлэх, эргүүлэх үү. За тэгээд дээрэс нь энэ cave би та бүхэнд тайлбарласан учраас дахиж тайлбарлах шаардлагагүй. За энэ хэсгийн хооронд ингээд гэвэл дахиад K дарлаа. Энэ хоёрын хооронд эргүүлье гэвэл юм. За тэгвэл ингээ буцаач чадан цагийн маань лсэн гэдэг. Энэ цэгүүд нь тавигдаа яваад байгааг анзаарч байгаа хаа. Ингэж харуулъя. Текстэн дээр энэ дахиад нэг юм энийг юу гэж хэлдэг вэ?
Текст энэ нэг юм одоо юм үүссэн байгааг харж байгааз энэ болохоор текст чинь миний бичсэн текст ийм хэлбэртэй харагдана. Энийг би хаашаач зөөсөн одоо за энд харуулчих болно, эсвэл энэ хар дээр ч харуулчих болно тийм ээ гэх мэтчлэн зөөгөөд хаана юу байгаагаа илэрхий харж байна гэсэн. За ерөнхийдөө энэ эдгээрийг бол ингээд ойлгоцсон байхад видеогоо монтажлах, дуугаа тасдахад бол амархан. Энэ авлаа, таслаа, сумаа авлаа, зөөлөө. Мэдээж бусад програмуудтай адилхан Ctrl X-ээр cut-ийн дүрсээ ухуулж авна. Ctrl C-гээр copy-д, Ctrl V-гээр paste хийн. За одоо жишээ нь Ctrl cut хийлээ. Дүрсийн бүгдийг авдаа Ctrl P буюу V буюу paste хийлээ. Үйлдэлийн хувьд бол бусад програмуудтай бол адилхан байгаа шүү. За тэгээд бас гарны одоо гараараа хэрхэн ажиллах вэ гэдгийг харчээ гэж болж байвал энэ help хэсэг рүү ороод keyboard руу орох юм бол ямар програм одоо яг ямар товчон дээр ямар товчийг ашиглаж юу хийдэг вэ гэдэг нь Premiere одоо Adobe-с гаргасан юм зөвлөгөө заавар хичээлүүд дээр нь ингээд байж идэм аа. За одоо жишээ нь тэгээд байна. Ингээд энийг дарах юм бол ийм болно. Ингээд бүгд shortcut мэдээлэл нь бол энд байж идэг юм шүү. Project Ctrl Alt-ийн дарах юм бол ингээд одоо Macintosh дээр, Mac дээр эсвэл Windows дээр ийм байна гэдэг бүгд ерөнхийдөө хэрэглэгдэхүүнүүд нь бас байж идэм аа. Тэгэхээр саяны help руу орлоо. Keyboard хэсэг рүү ингээд бас энэ талаар харж болно.